Сайн байцгаана уу? Тэнгэр даатгал болон сонгодоо эмнэлгийн хамтран бүтээдэг эрүүл мэндийн подкаст эхэлж байна. Өнөөдрийн дугаарт маань сонгодоо эмнэлгийн зүрх судасны доторх мэдсэл эмч Зориго эмч маань оролцож байна. За Зориго эмч маань хөлийн судасны бөглөрлийн үеийн мэдсэл болон эмчилгээ хийдэг. Тэгэхээр энэ маань Монголд одоо нэг их бас өргөн хийгдэг эмчилгээ биш байх гэж бодож байна. Та тэгэхээр яг энэ эмчилгээний хадлаар сайн тайлбарлаж өгөөч. Юуны өмнө судасны бөглөрөх гэдэг нь юу юм бэ гэхээр гийг тайлбарлах хэрэгтэй. За. Хөлийн судас руу явж байгаа артерийн судас. Тэр маань тодорхой шалтгааны улмаас бөглөрөх. Тэгээд тэр бөглөрснөөсөө болоод хөл маань тэжээлгүй болоод эмчилгээ хийх, тайруулах ийм төвшөнд очиод байгаа учраас энэ сэдвэр би өнөөдөр ярих гэдэг байна. Тэгээд энэ хөлийн судас маань тэжээдэг буюу артерийн судас, хураагур судас буюу очисон судас, цус маань буцаж ирэх вений судас гэдэг хоёр өөр. Тэг хүмүүс энийгээ мэдэхгүйгээр вений судас бөглөрөхлөөр хөл тайрдаг гэж бас ойлгоод байдаг. Тэгэхээр вений судасны бөглөрөлт нь бол эмийн эмчилгээ хийгдээд харьцангуй үр дүнтэй сүүлийн үед их үр дүнтэй байх чинь. Хөлийн артерийн судас нь болохоор одоо шаар шиг уян хатан тий. Тэгээ бүр захихаа бичлэг эсгүүдэд бол бодисон солилцоо явуулдаг ийм гой судас байдаг. Тэгээ тэр маань тодорхой шалтгаануудын улмаас хатуураад тэгээд нөгөөх маань бөглөрөх ийм процессыг хөлийн судас бөглөрөх гэдэг. Тэгээ энийг үүсгэх шалтгаанууд нь бол нэг номерт нь сахар байна. Цус нөх төрсөөр агаад сахар маань өөрөө судасныхаа ханыг хатууруулаад тэгээд тэр маань явж байгаа бөглөрөх бүлэнгээр бөглөрөх гэдэг ийм асуудал үүсэж байна. Хоёр дахь яг үүсгэж байгаа шалтгаан нь тамхи гэж үздэг. Хэмжээний тамхи татдаг, тамхины шалтгаантай гэж болдог. Мөн өрөвсөл, гэмтэл тэ зүрхний хэм алдалтаас болоод бүлэн үсээд хөлийн судасны бөглөрөх гэдэг юм уу. Ийм олон шалтгаанууд байдаг. Тэгээд эднээс болж бөглөрөхийг хөлийн судас бөглөрөх гэж байна. Тэгэхээр одоо хөлийн судасаа бөглөрснийг яаж мэдэх вэ? Тухайн хүнд одоо ямар зовёор илэрчээж эмчтэр очих вэ? Одоо зүгээр явж байгаа шууд очиод эмчтэй үзүүлэх байх тийм. Ямар шинж тэмдэг илэрсний дараа юу судасаа бөглөрсөн юм. Энэ хэсэг нь хамгийн гол нь. Юу гэхээр одоо ихэнх нь оройтчоод нөгөө хөлийн судас бөглөрөөд олон онцсон жил 2 жил болцсон тий. Тэгээд аль хэзээ нөгөө харлаад өгччихсэн ийм үед нэрэд байгаа. Тэгэхээр хөлийн судас нарийсаад бөглөрөөд ирэх үед хөлн нэгдүгээрт ирээн булчингараа өвдөх, даарах, шүн даарах, хөлн дулаацахгүй болох тий. Тэгээд жоохон явхлаар ирээн булчин өвдөөд тэгээд жоохон амраад буцаад явхлаар дахиж өвдөөд байх чинь. Хурц бөглөрлөө авах юм бол ерөөсөө тэр хөл маань цаагаал хөхрөөл харлаал ингээл өвчл болно гэсэн үг шүү. Тэгэхээр ер нь бол нэг номерт сахартай хоёрт хөл дээр нь зовир үүсэж байгаа хүмүүс бол яралтаагаар зүрх судасныхаа эмчнэрт үзүүлчих хэрэгтэй. Тэгээд очиод онцлогоо нь бол маш энгийн шүү. Нэгдүгээр зовир нь байна, хоёрдугаарт гараараа хөлийнхаа судаснуудыг тэмтрээд үзчихэн дулаан хөлийнхэн дулаан нь алдагдчих уу гэдгийг ингээд бодит үзэлгээр тэмт онцлогоо хийж. Дараагийнх нь хамгийн энгийн онцлого нь бол эхо, судасны эхо хийгээд тэр дотор урсгал нь байна уу, бөглөрч үү гэдгийг онцлох гэсэн. Тэрний дараагийн онцлогоо бол компьютер томограф тийм. Компьютер томограф маань бол хүний биед тоцогч бодисыг шахаад тэгээ яг хөлний хэсэгт нь урсж байгаа үед нь сүслэг хийгээд дараа нь дүрсээ эвлүүлээд ингээ гаргаад ирнэ. Тэгэхээр тэнд нь нарийсал байна уу, байвал хэдэн өв байна, тий, хэдэн газар байна, хэдийн хэмжээний урт байна. Тэрийн одоо судсан дотор нь онгойлгож янзлах хэрэгтэй байна уу юу гэдэг айгүй нарийн одоо мэдээлэл өгч бид нарт эмчилгээний тактик гаргаж өгдөг. Ийм шинжилгээ. Тэгэхээр ер нь бол эрээн булчингаар өвдөх, эсвэл хөлн байнга даарах, эсвэл цайраад эхлэх юм бол энэ бол судас бөглөрсөн байж магадгүй гэдэг. Ер нь бол тэргүүн шинж тэмдэг. Хамгийн түрүүний шинж тэмдэг. Тэгэхээр сахартай хүмүүс одоо нэлээ хүндрэхээр ийм шинж өгд юм уу? Эсвэл одоо хүндэрсэн ч хамаагүй зүгээр ер нь сахар нь өндөр байдаг хүмүүс иймэрхүү шинж тэмдэг өгөх боломжтой. Бидний ойлголтоор бол сахар ер нь нэлээ хүндрэхээр хөл гарынх нь үзүүр харлаад өвчөөд эхэлдэг гэсэн ойлголт өгдөө шүү. Тэгэхээр бүр хүндэрсэн тохиолдол юм байт юм уу? Эсвэл ер нь одоо сахар нэг 9-10 гэл нэг яваад байдаг хүмүүсээс ийм шинж тэмдэг илэрх боломжтой юу? Өвчнийхээ ангиллаар бол сахарын хүндрэл гэж явна. Сахарын хэсгийнх нь бол сахарын хүндрэл гэж явна. Юу гэхээр сахар маань дөнгөж ихсэж эхлэн гутал судасны ханыг хатууруулчихгүй шүү дээ. Тодорхой хэмжээгээр цуснд өндөр байгаа тэр нь удаан хугацаагаар үргэлжлээд судасны хаанд нөлөөлөд ингээд судас хатууруулаад байна гэсэн. Тэгэхээр
сахарын хэмжээ нь одоо энэ хөлн дээр бол нэг чухал биш. Тэ хамгийн гол нь сахараар хэр удаа өвдсөн бэ? Тэр хөлийн судасанд өөрчлөлт байна уу гэдгээл тодорхойлоод авах нь хамгийн чухал. Ер нь бол нэлээ удаан хугацаанд сахартай явсан хүмүүс судасны хатуураад тэр бүлэл үүссэн байх магадaltaй. Хэрвээ цайралт өгөө дараад байгаа бол заавал хурдан онцлуулах хэрэгтэй юм байна. Тийм ээ. Тэгэхгүй бол ер нь бол ихэвчлэн хүмүүс харалцсан хоног ч юм уу ирчээд байгаа юм биш үү? Тий, ер нь бол хожуу тэгээд тарих төвшөнд очсон тийм хүмүүс ирээд байгаа. Одоо хөлийнх нь хороо нь харалцсан, үгүй бол идэлээд нөгөөх нь идэхгүй. Сахарын өвчин чинь ийм л дээ ганц судас бүглэх биш. Сахар маань өөрөө нөгөө судасны хан нэвчимтгий чанар нь алдагдаа хатуураа тэнд очих тижээл нь багасаад ирэхлээр хөлний мэдрэлжүүлэх хэсгийг тижээл нь алдагдаад бас мдэггүй болно. Тэгэхээр нөгөө хөл маань нэгдүгээр шалбарч байгаа тий арсны бүрэн бүтэн байдал алдагдж байгаа энтрийг мэдхээ байж. Мэдрэлгүй болчихж байгаа. Мэдэхгүй болчихно. Хоёрдугаар тэнд тижээлгүй байгаа учраас нөгөө шарах маань эдгэрэлт нь удаашраад тэгээд явандаа өрөвсөл үсээд нөгөөх өрөвсөл маань даанжраад ингээд идэхгүй шарханд үүсдэг. Тэгэхээр энийг айгуу сайн мэдээд эрт онцлуулаад тэгээд онцлогоогоо хийлгээд эмчилгээг хийлгвэл илүү одоо богино хугацаанд үр дүнх. Тэгээд урт хугацаанд одоо судас бүглэрэхгүй, дахиж бүглэрэхгүй хөлтөгөө байх юм боломж үүсэт. Тэгэхээр эмчилгээний аргууд дээр ямар аргууд вэ? Одоо нэгэнт бүглэрсэн судастай хүмүүс тань дээр очлоо гэхэд эмчилгээ нь одоо урьдчилан сэргийлт амьдралын хэм маягтайгаа хамт юм. Юу гэхээр нэгдүгээрт өөрөө сахараа маш сайн нэг сахартай болохгүй байх хэрэгтэй. Тийм ээ сахартай болохгүй үед бол амьдралын хэм маяг, хоол унд, жин гэдэг ингээ олон юмнуудаа барьдаг байх хэрэгтэй. Хоёрдугаарт хөдөлгөөний зохицуулалтууд байх хэрэгтэй сахарын тий. Өдөрт нэг цаг алхдаг. Тий. Дасгал хөдөлгөөн хийдэг гэдэг юм уу юмнууд байх хэрэгтэй. Гуравт нь зовөр гарсан үед онцлогдоод тухайн судасны хандын хэр зэрэг нарийнсалтай байгаас шалтгаалаад эмийн эмчилгээний хэрэгт явна гэсэн. Тэр дотор маань юу гэхээр сахарын эмчилгээ маань явна. Цус шингэлэх шаардлагатай бол бүлэн хайлуулах одоо аспирин маань цус шингэлээд цусыг шингэн байлгах үйлдэл. Одоо бүлэн хайлуулах юм гарцсан. Тэрний юу гэхээр малын цус маань гарч ирэл бүлгэнчдэг шүү дээ. Тэрийг хайлуулж чаддаг юм гарцсан учраас баргийн зэргийн бүглэрлийн үед эмийн эмчилгээ хийгээд нөгөө судас маань онгоочдөг. Тэгээд цаашгаа бүглэрэхгүй байх боломжтой байгаа. Тэрний дараагийн эмчилгээ нь бол судсан доторх эмчилгээ. Судсан доторх эмчилгээ нь судсан дотор нь гуурс яваад эхлээд судасны зургийг аваад хөлийн судас руу гуурсараад тоцогч байж шахтлаар хөлийн судасны маань зураг модны мөчр шиг ингээд салаалсан зураг гарна гэсэн. Тэгээд тэр маань хаана нарийнсалтай хаана бүглэрэлтэй судсан дотор эмчилж болох юм уу гэдэг нь онцлогоогоо хийгээд тэгээд тэр дотор нь гуурсан дотороо сатурк яваад сатуркны гадна талаараа баллон гэдэг ингээд шингэнээр тэлдэг судсыг онгойлгох нүхийн томсгох ийм юу болж байгаа. Ер нь бол яг судасны бүглэрэл нь юу гэхээр хан хатуураад аарц шиг ханы шохоо шиг ийм юмар ингээд судас маань хатуураад бүглэрчдэг. Тэгэхээр тэрийг баллоноор онгойлгоод шаардлагатай газрууд нөгөө Монгол гэрийн хан шиг сетик стент манайхан сетик гэж яддаг. Тэгээ гуурсан дээр тавьдаг стенттэй адилхан том болохоос яг бүтцэн нь бол адилхан гэсэн. Тэгэхээр тим стент тавиад тэгээд цаашаа залгуулад нөгөө цус шингэлэх бүлээн хайлуулах эмчилгээгээ хийгээд дэглэмээ бариад дахиад алхаад дулаан байлгаад ингээд гэдэг мэтлэн дэглэмүүд байна. Энийний дараагийн дэглэм нь бас их чухал. Юу гэхээр эмчтэй тогтмол үзүүлдэг байх тийм. Нөгөөийнхоогоо хийлэгдэг, нөгөө компьютерээр хийлгэж онцлуулж яадаг тодорхой хугацаанд. Тэгээд дээрэс нь имээ тогтмолж яадаг. Цус шингэлэх юм, бүлгэлтийн эсрэгүүд, бүлээн хайлуулах юм гэдэг. Тэгээд тэр байтгаа хөлөө дулаан байлгах тийм. Гэмтэл болохгүй тулд одоо уртл нь битүү гутал. Тэгээд юу болж игэл хатууфтар уртл нь битүү гутлнууд өмсдөг байх чинь. Гэх мэтлэн дэглэм барьдаг байна. Тэгэхээр энэ хөлний судасны бүглэлд ер нь монголчуудын дунд хэр их илбэг байна вэ? Тань дээр одоо хэр олон хүмүүс ирж энэ одоо яг манай аймлагийн нөгөө судсан дотор онцлогын эмчилгээг хийгээд хөлний судсан дотор онцлогын эмчилгээг хийгээд нэг 7-8 жишг болчихж байна.
Тэгээ энийг хийж ихснээс хойш ер нь бол ихсэж байна. Юу гэхээр сахар маань өөр ихсээд байна. Тэрийгээ дагаад хөлийн судасны бөглөрлүүд болон ихсээд байна. Одоо бол бараг 7 хоногт 3-аас дээш тохиолдлууд орж байна. Одоо судасны дотор ажиллагаа эмчилгээ хийгдэж байна. Тийм эмчилгээнүүд хийгдэж байна. Тэгэхээр энэ мэсэл маань ер нь одоо яг саний таны хэлсэн стент тавих мэсэл маань хэр хүнд мэсэл вэ? Эмнэлэгт олон хоног хэвтдэг юм уу? Эсвэл ер нь стентэд тавиулчил гараад явах боломжтой юм уу? Буцаад эргээд бүлэл үүсэх магадлал юм хэр өндөртэй гэдэг вэ? Яг хаа тухайн хүн маань нөгөө урд өдөр нь хэвтэж бэлтгэлээ хийгдэнэ. Тэгээд маргааш нь ажиллабараа хийгдээд судасны доторх мэсэлээ хийгдээд хүндрэл гарахгүй бол нөгөөдөр нь гарна гэсэн үг. 3 хоноод эмнэлгээс гарах. Хүндрэл гараад хөлийн судас маань одоо ингээд саний онгойлгосон судас нэгдүгürt онгойлгож чадахгүй байх магадлалтай тийм. Нөгөө хатуу шохоогоор битүүрсэн юм чинь онгойлгохгүй байх боломжтой. Хоёрдугаарт нөгөө онгойлгосон юм маань буцаад бөглөрөөд хүндрэл гараад хөл тайрах төвшөнд очдөг юм гих мэтчил. Тэгэхээр тэр хүндрэлүүдээс шалтгаалдаг. Тэгээ яг ер нь бол энэ ажилбарын хүндрэл нэг 10% байдаг. Тэгээд одоо судас маань буцаж бөглөрөх тий гих мэтчлийн ийм хүндрэлүүд нь 10% байдаг. Зүрхний титэм судсан доторх онцлогоо эмчилгээнээс бол 2-3 дахин илүү хүндрэл илүү байдаг. Том судас маань яадаг. Үргэлжлэх хугацаа нь бол эмчилгээ биеийн байдал тий тэднээс шалтгаална гэсэн үг. Эмнэлэгт байх хугацаа. Тэгэхээр ер нь бол яг бүглэрсэн хэсгээр нь очиж жоод юу оруулаад болон оруулж хэлж яагаад стендэд тавьчихсан. Маш энгийн ойлголт. Эхлээд нөгөө баллон дээр оруулахын тулд сатурк одоо нарийнхан торос гэсэн үг, машины торос гэсэн үг. Тийм ороод тэрнийх нь гадуур нь нөгөө юу маань баллон маань ингээд сүгэлж ороод тэгээд баллоноор тэлээд нүхэн онгон гот нь дотор нөгөө Монгол гэрээ хан шиг Монгол гэрээ хан чинь ингээд агшсан байжгаад тойруулаад 50 гот дэрүүлжин нөхтэй болчдөг. Яг тийм бүтцтэй болоод тэлэгдээд тэр стент маань судсан дотор нүхэ сүвэ онгорхоо үлдээх хэлбэрээ бариад үлдчихдэг. Тэгэхээр ийм хэмжлэг. Ер нь бол одоо судсан юуны хөлийн судасны буюу аль нэгэн судснуудын бөглөрлийн үед одоо заашгүй хийчих ёстой л ажиллах гэсэн. Тийм байна. Бас энэ эмчилгээний төлбөрийг улсын эрүүл мэндийн даатгалаас тодорхой юмас таадаг юм байна. Аль байх вэ? Ер нь бол эрүүл мэндийн даатгалаас зүрхний бус судсан доторх ажиллбарууд ингээд даатгалууд хангалттай өгж байгаа. Одоо энэ хөлийн судсан дээр бол эрүүл мэндийн даатгал үйлчилдэг гэсэн. Ер нь бол 16 онд даатгал өөрчлөгдөөд одоо сүүлийн 21 оноос хойш нөгөө гүйцэтгэлээр санхүүждэг болсноос хойш ер нь бол ангаах ухаанд өсрэлт тавьчихсан. Тэгээ нөгөө хэрэгсэл технологиуд нь даатгалдаа одоо хамрагдаад ингээд улам хөгжих нөхцөлийг бүрдүүлж чадаад тэгээд сүүлийн үед бол даатгал маань бол онцгой хөгжил дэвшилт айгүй нэмэртэй байгаа. Айгүй одоо маш одоо нөлөөтэй байгаа л гэсэн. Тэгэхээр за судасны бөглөл бол номер 1 сахартай хүмүүс хамгийн их бөглөрч байгаа юм байна. Хоёрдугаар тамхи татдаг хүмүүс бас судасны бөглөх магадaltaй тийм ээ. Тэгэхээр тамхинаас гарах хэрэгтэй юм байна тий. Тийм тамхи ер нь яг зүрхний судасны хатуурал, тархины судасны хатуурал, хөлийн судас, захын судасны хатуурал гэдэг эднэрт өвдсөн хүмүүс дотор нь тамхи хэрэглэдэг хүмүүс хоёр дахь шалтгаан нь яваад байгаа юм. Тэгэхээр тамхи бол ер нь бол яг хүндрэлтэнд сайн юмгүй бүтээгдэхүүн байгаад байгаа. Тэгэхээр хит их хэрэглэх тий өдөрт 10-аас дээш татах. Зүгээр яг зүрхний судасны бөглөрөл буюу сонсдлын шинж тэмдэгтэй хүмүүст бол 10-аас дээш татхлаар нарийсэл 20-аас дээш татвал ерөнхийдөө бөглөрөл байна уу гэсэн таамаг харагдаад байгаа. За ойлголоо. Тэгэхээр энэ подкастын маань тэнгэр даатгал нийгмийн ариусгын өрөөнд хийж байгаа. доктор цэг имэн гээд бид нэр вебсайт бас ажиллаулдаг. Манай вебсайтаар өдөр болгон одоо 6-аас 7 мянган хүн орж үн төлбөргүй эрүүл мэндийн мэдээлэл авдаг байгаа. Та бүхэн бас энэ судасны бөглөрөлтөй холбоотой мэдээллийг авахыг хүсвэл доктор цэг имэн сайтаас орж бас авч болно шүү. За өөр одоо судасны бөглөрөлтөй холбоотой энэс урьдчилан сэргийлэх одоо өөр ямар аргууд байх вэ? Бид нэр амьдралынхаа хэмнэлийг өөрчлөх хэрэгтэй юм байна. Сахартай болж болохгүй юм байна. Өөр одоо яаж иж одоо энэ судасны бөглөрлөөс ер нь бол
сэргийлэх боломжтой вэ? Нэгэнд нэгээ бөглөрөд эхэлчих юм бол энэ маань давтаад байдгүй, эсвэл амьдралынхаа эмнэлийг ингээд зөв барьчихад хөлөө тайруулах төвшөнд хүрэхгүйгээр ингээд насан туршдаа эмсэлтэд яваад авах бас боломжтой байдгүй. Эрт онцлуулаад тэгээд нөгөө цус шингэлэг бүлээн хайлуулах юмнуудаа угаад ингээд эмчийн хяналтанд яваад байвал заавал бөглөрөх ёсгүй. Тэ? Заавал бөглөрөхгүйгээр хөлтөөгөө удаан байх боломжтой гэсэн. Эмийн эмчилгээ хийх боломжтой. Тийм, эмийн эмчилгээгээр удаан баригдах боломжтой гэсэн. Хоёрдугаарт ажилбараа хийгээд дараа нь яг өөрийг чиглэдэг энэ дэглэм маш чухал. Дэглэмээ алдаад эмээ тассан хүмүүс тэгэл ерөнхийдөө бөглөрөөл буцаад хүрээд ирдэг байх чинь. Дэглэмээ сайн бариад твчээд алхаад чинь мэдээж хөлийн судаснд бөглөрсөн явж чадхаа гэсэн таяг толдог болсон, одоо тэрэг дүрдэг болсон тий. Гэх мэтлэн ийм хүмүүс байгаа. Тэгээ одоо маш сайн хичээгээд твчээд тэгээд явах. Ер нь бол яг энэ өвчин нөгөө саяны бүлээн хайлуулах хэмжлэгээ, судсан доторх хэмжлэгээнүүд нэвтрээгүй байхад бол ер нь бол алхал гэдэг ийм хэмжлэг байдаг гэсэн. Юу гэхээр сайн хэдий сайн алхах нь төдий чинээ нөөц судас ургадаг. Тэр байтга гойны хэсэгт судас бөглөрсөн байхад тэрийг алгасаад судас нь өөрөө урагч байгаа юм шүү дээ. Доотлын одоо судастай хэсэг рүүгээ өөрөө ургадаг ийм тохиолдол. Ийм нөхцөл байдаг. Тэгэхээр тэрийг одоо улам хөгжүүлж, улам олон судастай болохын тулд бол цөхрөлтгүйгээр хөдөлж алхах гэл байх хэрэгтэй гэсэн. Хөдөлж алхах нь бол 1 номерын дэглэм гэсэн үг. Хүмүүс болохоор бас өвөлт өгдөг учраас хашаад алахгүй байдаг. Тэгдэг өвөлт өгдөг нөгөө алхахлаар өвөлт өгдөг. Хоёрдугаарт нөгөө хөлн мэдэн нуучдаг, юм бүдэрчих гээд байдаг. Тэгээд ингээд нөгөө зарим нь бол хөл хуруугаа тайруулцдаг, тавхаагаа тайруулцдаг. Тэгэхээр ингээд нөгөө хөдөлгөөнд нь саад учирдаг учраас ингээд голдуу суугаа байдалд байгаа. Хоёрдугаар суугаа байдалд байгаад тэгэхээр хүний хөлийн судас яг энэ цагны нуглаасан дээр ирээд арсны доор гарч ирээд тэгээд цаашаа гуныхаа гүн рүү цаашаа явдаг багч. Тэгэхээр яг ингээд суугаад тахлаар бидний цагны нуглаасан дээр нөгөө судас маань хавчигдаад нугараад тий нугараад доошоо цусгүүлтэн багцаад байна гэсэн. Тэгэхээр ер нь бол аль болохын цагныхаа нуглаасаар тэнгэр байлгаад ойр зур хөдлөх зургтын удирдлага авахаас ахуулаад өөрийнхөө аягийг галтгоонд авчиж тавихаас ахуулаад бүх хөдөлгөөнөө өөрөө хийдэг л байна. За өнөөдрийн дугаарт орч одоо үнэтэй зөвлөгөө өгсөн Зориг амжтай маш их баярлалаа. Цаашдаа ажил үйлсэнд амжилт хүсье. За баярлалаа.